Java Edition Minecraft-ыг ингээд Java Edition болгож яг өрөг болгомоор байна уу? Тэгвэл та миний аргыг хишгэл. Ер нь бол баг өрөг гэх юм уу дөө. Ингээд ороод ирнэ. Шинэ world нэгт бол create new world нэгт нэг жоохон юм болчдөг л болохоос ер нь бол бусдаараа бол яг адил шинэ. Ер нь бол Java Edition баг болцсон гэх юм уу? Ер нь бол world дотроо ч гэсэн юм юу байдаг? Юу лээ? Юу лээ? Ер нь бол яг Java Edition Bedrock-ийн дээр Bedrock Edition дээр Bedrock-ийн Nether Roof билүү тэрний дээр болоод тавьж болдгоо штэ. Энэ Java Edition дээр болохоор болдог. Ер нь бол яг Java Edition гэх юм уу? За тэгээд энэ болохын тулд та эхлээд штэ. Та эхлээд Play Store руу орно зэ. Play Store руу ороод search хэсгээр ороод ямартайч иш ороод юу лээ add-ons for Minecraft гэдэг ийм бичих байна. Тэнгүүд ийм нэг ийм app байгаа. Энийг татаад авчих. Энийг татаад авчингууд татаад open хэсгээр нь дараад тэнгүүд ингээд ер нь бол ингээд баг Minecraft-ийн модууд гэх юм уу модууд энэчнээс ер нь бол баг бүх модуудыг баг татаж болно гэх юм уу Minecraft-ийн. Тэгээд штэ би нэг арахгүй жаад орсон болохоор ингээд. Тэгээд та нарт штэ ийм юу байгаа. Тэгээд add-ons руугаа орлоо зөө. Орлоо. Татаж дуусчаад. Тэгээд search хэсглөөгөө орлоо. Энэчнээс save штэ. Ингэн. Bedrock гэж ичээд Bedrock Java ингэж бичнэ. Тэнгүүд ер нь бол хамгийн дээр гарч ирж байгаа энийг ингээд open минийхт би татсан болохоор ингэж байгаа шүү. За ингэж ороод штэ install гэдэг дээр дараад татан зөө. Татангууд та нарт нэг юу яваа. Нэг реклам явна. Реклама үзэж дуусангууд open гэдэг энэ чинь ийм бичиг гарч ирнэ. Open дээр дарлаа зөө. Ингэнгүүт ороод ирчин зөө. Явтаж ингээд ороод ирнэ. Тэнгүүд та нар ер нь бол resource pack миний Java Edition болсон болохоор ер нь бол та нарах шиг болохгүй бах зөө. Ямар тааж ингээд ороод ирнэ зөө. Basement гээд play Select шүү. Тэгээд option гэсэн option руугаа ороод settings руугаа ороод ер нь бол ингээд миний юу болохоор жоохон хэцүү шүү. Та нарт жоохон хэцүүж магадгүй. Юу эндээсээ resource pack гэж орнгууд явтаж эн чинь ороод ирнэ. Хаана вэ? Тийм юм байгаа. Одоо яа. Одоо би танаас одоо жинхэнэ хараад байна. Хан нар ингээд ороод ирнэ. Нөгөө юугаа ороод ирэнгүүт нэг ийм юу л ороод play settings руу ороод та нар ингээд доошлонгууд global resource гэдэг рүүгээ ороод active руугаа ороод ер нь бол энэ чинь байхгүй зөө. Доош my pack гэсэн энэ дээр нь дараад энэ чинь ингээд Java add-on F14R гэсэн юм байгаа. Энийг нь activate гэж дарангууд тэгээд буцаад гарангууд ингээд юу юм resource pack нь ингээд loading хийчихэж байгаа байхгүй. Refresh хийж байгаа гэх юм уу? Resource pack-а refresh хийгээд ингээд ер нь бол та нар ингээд Java Edition болчихж байгаа гэсэн.
Ер нь та нар хэлсэн үедээ тэгээд яач болно шүү. За энийга Bedrock Edition буцааж болох ч юм уу. Bedrock Edition буцааж болгоно гэх юм бол option руугаа орлоо. Option руугаа орлоо. Down дээрээ дарлаа. Энэ байгаа. Энэ resource pack гэдэг энэ байгаа. Би зураад харуулчихсан зөө. Энэ байгаа юм. Resource pack дээрээ дараад ингүүд эн чинь selected гэсэн хэсэг дээр нь Java Edition орсон байгаа. Java Edition орсон байхад нь энэ хажуу талын зураас дээр нь дарлаа. Буцаагаад Java Edition байхгүй болчихно. Энийг ингээд down гэд тэнгүүд ингээд буцаад юу болчих Bedrock Edition болчихно. Ер нь бол тийм. Ер нь бол Bedrock Edition. За тэгээд юм байна. Ер нь тийм юм болчихно. Settings Live settings руугаа буцаж Java болох. Ер нь бол Java байлгах дуртай. My pack Java activate гарлаа. Settings гэсэн гарлаа. Тэгвэл refresh хийж байгаа. Resource pack-аар refresh хийж байгаа юм уу? Тэгээд уншиж дуустал нь хүлээн. Ер нь бол хүлээн. Тэгэл Java Edition болчихж байгаа юм да. Тэгээд та нарт ер нь бол жоохон юу байж магадгүй. Bedrock Edition байж байгаа гис юу болсон чинь жоохон юу байж магадгүй. За тэгээд юм байна. Энэ удаагийн бичлэгээ дуусгая.